Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайг 2007 онд гантиг чулуугаар хучснаас хойш засвар шинжилэлт огт хийгдээгүй хүрчээ. Зэмээс цаг хугацааны эрхэнд Сүхбаатарын талбайн гантиг чулуун автан эвдэрч хэмхэрч шинжлэх шаардлага үүсжээ. Харин нийслэлийн удирдлагууд энэ жил зайлшгүй хэсгүүдэд засвар хийж эргэжил Сүхбаатарын талбайг байгалийн гантиг чулуугаар шинжилгээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Үзэгчдээ НТВ-ийн сурвалжлах баг Улаанбаатар хотын төв талбайгаас та бүхэнд мэдээлэл бэлтгэн өргөж байна. За гэхдээ төв талбай гэж хэлэхэд бас үнэхээр зарим талаараа бэрх болсон байна. За учир нь хэм бол Сүхбаатарын өвшөөг тойроод байрлаж байгаа энэ бор чулуун автан бол дийлэнх нь одоо хагарч гэмтсэн. За яг энэ хэсгийн бол их их чулуун нь бол ингээд бутраад, цуураад, хугараад зарим нь бол ингээ байхгүй болоод хонхоочсон ийм нөхцөл байдалтай болоод удаж байна. За энэ дээр бол Сүхбаатарын талбай дээр цахилгаан дугуй, цахилгаан мопед унсан хүүхдүүд бол нилээдгүй зорчдог. За хамгийн одоо аюулгүй зорчих боломжтой нийслэлийн хэсэг гэж бид үздэг боловч за энэ хүртэл ийм эрсдэлтэй дугуйтай хүүхэд одоо онхолдох ийм нөхцөл байдал үүссэн байна. За иймээс одоо нийслэлийн одоо шаардлагагүй хэсэгт бордюр сольж одоо зам засгийнхаа оронд за хамгийн түрүүнд бидний одоо нүүр царай өнгө төрөх болсон энэ хүү одоо төв талбайгаа зайлшгүй шинчилж өнгө нэмж өөдөн татах цаг нь болжээ гэдгийг иргэд хэлж байна. Энд чинь талбай чи амар л гоё гэдэг шүү дээ. Тэгээ манайх чинь нэг юм сонирм ийгэл халтарч унах гэхэд одоо тэгээ бүр дэлбэрчээлээд шүү дээ. Айгу муухай шүү дээ. Солих хэрэгтэй шүү дээ. Энэ олоо нэг боржуур солиод баг хамгийн түрүү талбайгаа сольжод дараа нь боржуур солих хэрэгтэй шүү дээ. Тэгж л бодож шүү дээ. Энэ чи амар гоё байх шүү дээ. Нэг Монгол орны нүүр царай шүү дээ. Бүх хүн гадаад энэ жуус ирж гэн юу ирж гэн. Манай хэд яг зураг аваад ингээд муухайгаа эвлэрч болно тийм ээ. Энэ олон гадаад Европ, Аз бүтээлгийн хүмүүсээс ичих хэрэгтэй шүү дээ. Гоё талбайтай баймаар шүү дээ. Сэргийг дээгүү юм чи одоо мэдээж урсгалаараа эвдэрнэ. Тэгээд энэ эвдэрэлт гэмтэлийг одоо бол яг засахаар болсон байна. Маш их эвдэрэлт гэмтэлтэй байна. Энийг гэхдээ тэр болгоо анзаардгүй юм байж. Яг та хоёр энийг энэ сэдвийг ингээ хөндөө явж хагаад ингээ анзаарсан чинь нэрээ маш их эвдэрэлтэй байна энэ. Ер нь бол айгүй хэцүү болсон байна шүү дээ. Одоо энд ингээ харахад чинь. Ер нь бол цаг тухайд нь янзлаад байвал зөв юм даа гэж бодож байна тий. Заавал төдөн он хүртэл ч юм уу тийм юм хэрэггүй шүү дээ. Чи байнга цэвэрлэгээ хийдэг гэж ялгаа авах засвараа хамт хийж явал бахаа гэж бодож байна. Тэр нь эвдэрэлтэй болохоор нөхөнд ороод л ер нь хэцүү шүү дээ. Нарийн дугуйтай болохоор дугуйг хагарчих гэдэг. Одоогоос 19 жилийн өмнө Сүхбаатарын талбайг гантиг чулуугаар хучхад нийтдээ $418 мянган зарцуулсан байдаг. За гэхдээ өвлийн үйлрэлт талтаргаа их цаг хугацааны эрхэнд хуучирч гэмтсэн гэд шинжлэх шаардлага зайлшгүй үүссэн. За харин хизээ шинжлэх боломжтой болохыг хотын даргаас тодруулахад за Сүхбаатарын талбай төрийн ордныг тойрсон замын шинжилгээг бол эрх жил хийнэ. Одоо зүгээр тэр хагархаа юмнуудын төр нөхөх ажлууд бол хийгдэнэ. Тэгээ бид нар чинь огтын сүүлийн хичнээн жилийн шинжилгээ гэдэг тэгээд одоо эхлээл явж байна. Сүхбаатарын талбай шинжилгээг болохоор ямар хавтангаар хий? Ирэх жил ер нь бол бид нар энэ байгалийн чулуугаар л хийнэ. Гэхдээ ийм альтердгүй чулуу гэж тооцож байна. Засах ажлыг үзье. Засах ажлыг бид нар сая ажлаас их гараа явж байгаа. Энэ чинь нөгөө ажлын тоо хэмжээ гаргана. Тэгээд 6 сарын сүүлээр өнөө 7 сар ихээр төсвийн тодтгол дээр тодорхой засварын шийдвэрлэлийн мөнгө тавигдана. За аливаа улс орны хөгжил өнгө төрөх соёлын өвийг төв талбайгаас нь дүгнэж болдог. Зарим манай нийслэл бордюр солих ажлыг сайн хийдэгч төв талбайгаа 20 жил мартсны үр дүнд өнгө төрөх нь нэгэнтээ гунджээ.